Зарим Библийн ишлэлүүд бидэнд их танил болсон байдагч амьдрал дээр хэрэгжүүлэхээс нааш тэрхүү ишлэлийн хүчийг мэддэггүй. Исая 9:6 бол тэдгээр ишлэлүүдийн нэг юм. Хамтдаа уншъя. Учир нь бидний төлөө хөвгүүн төрж, бидэнд хүү өгөгдсөн аж. Засаглал түүний мөрөн дээр байж, түүний нэрийг гайхамшигт зөвлөгч хүчит бурхан, мөнхийн эцэг, инхийн жонон гэж дуудана. Бид ерөнхийдөө энэ ишлэлийг Крисмас баярын үеэр ихээхэн хэрэгэлдэг. Бидний аврагч дэлхийд мэдлэхээс 700 жилийн өмнө хэлэгдсэн иш үзүүлэлэг юм. Гэхдээ энэ ишлэлийг анхааралтай уншвал яг өнөөдөр танд хэрэгтэй эзний дөрвөн нэрийн талаар өгүүлдэг. Тухайлбал өнөөдөр танд мэрэгэн ухаан чиглүүлэг хэрэгтэй байна уу? Гайхамшигт зөвлөгч болох, эхлэлээс төгсгөл хүртэл бүхнийг хардаг, түүнд итгэж найдан зөвлөгөө чиглүүлгийг аваарай. Магадгүй танд хинч хийж чадхааргүй том үүрэг даалгавар оногдвол тэнгэр ба газар дээрх бүх эрх мэдлийг хатгадаг хүчит бурхан таны талд байгаа гэдгийг санаарай. Хэрвээ яг одоо таны зүрх сэтгэл зовон шаналж бурхны амар тайван тайтгарал хэрэгтэй байгаа бол мөнхийн эцэг рүүгээ ирээрэй. Тэр бол энэ дэлхийн хамгийн сайн эцгээс жилүүгээр танд хайртай. Тэр таныг хизээч орхихгүй гэж амласан. Мөн таны зүрх сэтгэл айдас түгшүүрээр дүүрсэн байгаа бол инхийн жон руу ирэг. Тэр таны сэтгэл зүрхэнд жинхэнэ амар тайван тайвширлыг өгөх болно. Түүний гайхамшигт зөвлөгч, хүчит бурхан, мөнхийн эцэг, инхийн жонон гэсэн мөн чанаруудыг зөвхөн Крисмас баяр хүртэл хүлээх хэрэггүй. Өнөөдөр түүнийг дууд. Тэр бол таны амьдралд хэрэгтэй бүхий л зүйлсийн их ундрах юм. Хэрвээ яг одоо таны зүрх сэтгэл зовж шаналж гин үү? Бурхны амар тайван тайтгарал хэрэгтэй байгаа бол мөнхийн эцэг рүүгээ ирээрэй. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг.